Миний найрлагч юу яаж байна? Нөгөө байр суурь хэрэг хадгалаад ингээд нөгөө залуучуудад орон зай гаргаж өгч гин үү? Өгөхгүй одоо нэг мондөглаад нэг бааварлаад идэх чинь ингээд нэг залуучуудыг ингээд нэг юугаа тавьж өгөхгүй нөгөө нэг ингээд нэг сүргийн манлаа үлдэх гэдэг. Тийм байна уу? Тийм бол байхгүй. Сая би ч одоо яг анхны киноныхаа нэгдүгээр найруулагчаар продюсераар ажиллаж үзлээ. Тэгээд тэгэхэд бол яг нөгөө ажиллаж байхад одоо аймаг чинь өөрөө яг гол дүр болохоор би чинь аймагыг яг ингээд ажиллаа гэж яхад нь би найруулж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхэд бол нэг ингээд аймагтай ингэмээр байна. Наадах чинь наад харц чинь нэг болохгүй. Ингээд нэг найруулагч үгнээс би ингээд яриад тэгэнгүүт бас нэг би өмнө жоох айцлаас авах. Баталдны хотлооныг ирэх мэдлэг өгсөн чинь ингээд гэх юм болоо гэсэн харин өстой тийм байгааг ах яаж вэ? Ахта болохгүй үл хэлээрээ. Мэдөө. Тэгээд ингээд юу дахиад авах уу? Ахт нь амар жоох эвгүй байгаад тийм шүү. Тэг болж хэлээрээ. Ахтаас болохгүй үл ингээд симэр гэсэн юм гэж. Яста болж байна. Тэгэхээр бас нэг юм би нэг ингээд зарим хүмүүс чинь нэг юм үг сонсох дургүй байдаг шүү дээ. Тий. Яг нөгөө өөрийгөө ингээ хайрцаглаад би бол мундаг би ингээд эго нь ингээ тулцсан хүмүүс ээ. Тийм бол нууц тарих 3 ч өөрөө ер нь нэг ангитайгаар анх хийгдсэн. Тэгээд эхний анги сайн болцсон ч 2 дугаар анги хийсэн. 2 дугаар анги бас сайн болоод. Тэгээ 3 дугаар ангид руу төлөвлөгдөг байсан байхгүй. Тэгээ 3 дугаар анги гэж гарч ирээд тэгээ ер нь хэд төсөл гэдэг нэршил дээр одоо орцсон. Баггүй юу? Тэгээд 3 дугаар ангиа хийгээд одоо төгсгөлийн хамгийн сүүлийн анги дээр одоо ерөнхийдөө анги дээр нэг нууц яваад байгаа. За. Тэгээ тэр нууцууд ухаандаа одоо ингээд 3 дугаар анги дээр хамгийн том нууцсан задраад тэгээд энэ кино ерөнхийдөө дуусчих байхгүй. Тэгэхээр одоо шинэ төсөл хийж байна гэдэг. За яагаад шинэ төсөл вэ гэх тэнгүүд нөгөө нууц тарих хийгдэж байхад 1-р анги хийгдэж байхад одоо манай баг дундад байсан хүүхдүүд ч одоо томорж штэ. Тийм байгаа. Тийм байна. Тэгээ одоо ахлах анги руу орж эхэлж байна. Тэгэхээр эдгээр зориулсан бас шинэ төсөл хэрэгтэй шүү дээ. Тэгээ кинон дуусчих. Кино бүтээгчнэр бол дуусахгүй шүү дээ. Тэгээ 1-р анги дээр нь манай Нандин тоглосон одоо намууна маань 2-р анги дээр тоглосон, 3-р анги дээр тоглосон. За одоо ингээд намуунагийн хувьд бол одоо ингээд нууц тарих киноных нь төсөл нь бол хаагдаж байна. За амьдралынх нь одоо алхам бол одоо эхэлж байна. Нууц тарих төсөл нь хаагдаж байгаа боловч мөн үү ингээд дуусч байгаа бол гонигтэй юм шиг боловч одоо энэ жил шав маань одоо жүжигчний мэргэжлээ сонгоод одоо ингээд конкурс шалгалт өгөөд ингээд жүжигчин болно. За ингээд одоо юу яана да? Нисэндээ үүрнээсээ тэгээд багасаа энэ мэрэгчлэг ингээд жүжигчин болох юм байна, энэ юм байна гэд ингээд зориод ирсэн болохоор одоо ер нь айгуу гоё юм. Яг нэг зорьсондоо хүрх гээд ингээд бэлдээд явж байгаа болохоор гэхдээ бас жоохон айцтай байна. Яах бол чадах болов, би яг мөн болов, биш болов гэсэн айц бас жоохон байгаа. Аав ээж нэг чинь. Аав ээж хоёр бол эхэндээ бол эсэргүүцээ. Чи ер нь жүжигчин хүн өөр юм аа, урлагийн хүн өөр юм аа, чи ер нь бишээ гэд. Тэгээд тэгэл ер нь бол үгүй би болно гэж зөрсөөр агаад тэгээд сүултээ заа миний охин болбол. Хизэнээс бодоод байж. Бараг өмнө жилээс л. Энэ би бас эсэгчүүд нэлдэг. Дугууланд явдаг гэхээр л миний талаас одоо заав хүүхдээ жүжигчин болох гэж хизээч тэглэхгүй шүү. Тэгдэг байхгүй. Нэг бас буруугаар ойлгоо тархийн угаалаа гэж ойлгож магадгүй те. Да дугуул нь явдаг байсан ч мөн үү өөр мэрэгжил сонгож болно шүү дээ. Энэ чинь ер нь амьдралд хэрэгтэй шүү дээ. Тэ хүнтэй харьцаа хамтлах те хүмүүжил өдр ямар ч байгууллагад орсон. Тэгээд ер нь ямар ч байгууллагад орсон. Тэгээд урлагийн мэдрэмж ёс зүй гоо зүй өдр гэдэг. Мэргэжил сонголт гэдэг бол сэтгэл хөдлөл биш л те. Энэ чинь хүний амьдрал те. Цаашдын бүхий л амьдралаа ямар салбар дотор явах уу гэдэг зүйлээ шийдэж байгаа цаг те. Энэ чинь сэтгэл хөдлөлөөр хийдэг зүйлүүд бидний үед зөндөө өссөн. Энийг баталгааны өгөхлөөр мэргэжлээр ажиллахгүй баахан сүрэг болсон гэсэн. Аав ээжийнхээ мөнгийг дэмий зүйлд үрсэн гэсэн үг. Яагаад ийм хөнгөн шийдвэр гаргачих вэ гэсэн чинь тэр мэргэжлийн наан харагдаж байгаа хэсгийг л харсан байна. Мөсөө бол чинь бакан хэсгийн дээрээ доороо жинхэнэ уул нь байгаа даа шүү дээ. Тэгэхээр жаргал зовлонгийн үзээгүй иржиж тэр мэргэжлийг сонгох зүйл бидний энэ насан дээр зөндөө байсан. Гэтэл чи энэ хүүхдүүдэд
энэ кино урлагийн тий кино урлагийн салбарын өнгөн хэсэг гэхээс илүүтэйгээр яг тэр практик тий яг үнэн төрх хүмүүсийн нүдэн дээр байгаа фэйсбүүк дээр харагдаж байгаа биш харагдаагүй хэсгэд хэрэг ер нь ингээд харуулсан гэж үздэг. Хангалттай. Тэр бол ерөөсөө. Эдгээр адгийн наацхан гэхтэл тий киноны нэг планыг тийм үү авахд нэг сценийг авахд хэдий хэрээний ажил болдог вэ гэдгийг нэгдүгээр мэдчихэж байгаа шүү дээ. Тийм үү? Хэдий хэрээний ажил болдог вэ? Мэдхгүй хүнд бол одоо ингээл нэг хоёр хүн сайн байна одоо гэл хурдан ингээл яриад бичлэгийг хийгээл аваад илүүлчихдэг гэж ойлгож байгаа байхгүй. Тэг тэр сценийг авахын тулд хичнээн хөдөлмөр ордог вэ гэдэг юм. Ямар газар байхыг, гадаа харахгүй байх юм уу, нартай байх юм, сартай байх юм. Аяг нь ямар байх юм? Тэр жүжигчин ямар хувцастай байх юм? Тэр ямар гэрэлтүүлэг өнгө тавьж байгаа юм? Тэрэн дээр орчин ямар байх юм ч гэдэг юм. Тэг эднүсийг энэ хүүхдүүд өөрсдөө нүдэрээ хараад өөрсдөө бүтээж шít. Тийм үү? Өөрсдөө нүдэрээ хараад өөрсдөө бүтээж байгаа учраас айгүй сайн мэдчихэж байгаа. Өвөл зураг авахар яадгийг 100 эд халуунд зураг авахд ямар хүндрэл байдгийг яаж халууцдаг юм. Одоо энэ намуна гэхэд өвлийн тэр нэг юм гадаа зурган дээр гараа хайрч ирсэн шүү дээ. Тийм хүүтэн байсан байгаа шүү дээ. Тэгэл нэгдүгээр анги дээр нь гараа хайрч ирсэн хүүхэд 102-р анги дээр нь тэр нисгтээ бид унаа алдсан шүү дээ. Яг тэр 7 сард те эд халуунд амар халуунд. Манаас урах гэдэг гэсэн үг. Манаас урах гэдэг юм чи. Би ингээ өөрөө манаас зураг авч байгаа би ингээл тэгээ нэг жоохон зураг аваад нэг сүйдэлт гал гэл амсгаалаа. Тэгээд за гээл гараад наранда зураг авчаал. Тэгээд сүйдэлт ямар амар юм бэ гээд халуун хүүтнийг мэдчихлээ шүү дээ. Тийм багаас. Гих мэдлэнгээр ингээд нөгөө киноны одоо арын халбны зүйлүүдийг манай хүүхдүүд сурагч байхаас эхлээд мэдээд тэгээ кинонд очиход сэтгэл зүйн бэлтгэгч гэсэн байж байгаа. Тэгээд энэ зүйлийг сурцсан байж байна гэдэг чинь л одоо том амжилт шүү дээ. Би тэрийг үзэж яагаад энэ зэргийн би хөдөлмөр зүтгэл төвчээрийг төлнө гэдэг зүйлээ хүн ингээд баримжаалж авч штэ. Аав бид нар чинь ингээл энд уншлага хийгээл хүмүүсээ хариуцуулаад зураглаа чинь багт хэн тэр шүү зураачийн баг дууны нэтрэ гэж хуваарлал гарахтаа л за тэрийг зөөчих гэлээ. Эхэндээ бол нэг тиймэрхүү те. За дүүнрээ ингэчүүд ихчүүгөө байжсэн чинь яг зургийн талбай дээр гараад тэр аймаг юунд яг л адилхан хүмүүс болоод явж байгаа шүү. Тэгэхэд л хамгийн урд нь ингээл амнаас нь уурс авцсан хамаг зузаанаараа зузаалцсан хамаг хүнд хүчрүүдэд зөөгөл гүүгээл урагшаа ингээч тэгээч гэж гүйж байгаа найруулагч хэлдгээр те яг дайн донд бүүж байгаа юм шиг л яг тэр мөчүүдийг ганцхан мөч биш шүү дээ. Тэр мөчүүдийг хараад дараа нь шавнар болон дүүнраараа амар их бахархсан. Яг л энэ 10 жилийн хүүхдүүд боловч яг тулсан газрын уран бүтээлийн төлөө яг л уран бүтээл сэтгэлгээгээр эрчүүчийг дайрч чадсанд нь бас маш их бахархаж яасан. Бүгдээрээ даацгаа. Юутэй хийгээд авч байгаа штэ. Кинонд найруулж байгаа би даарч байна, зургийг авч байгаа юутэй хийгээд л ингээл давсан. Тэгж яхад л одоо миний нэг хэлдэг л ганц үг гэдэг зоригжуулдаг. Зүтгэн шүү хөгтөөд. Тэгээ зовсны эцэж харгана гэдэг. Тэгээ одоо жаргал руугаа ойртоо 7 хоног үлдчихлээ. Догтлж байна. Тэгээ би чинь барагтай айхтар бас уран бүтээл догтлоод байдуудад энэ кинонд яагаад ч юм те айгу догтлоод байгаа штэ. Тий. Тэгээд битэрийн аауд найзууд. Тэгээд битэрийн ауудын нэг юм зураг байдаг. Яг хамтдаа батагийн мөнх амьдрал штэ. Батаар ингээд камер ингээд барьцсан. Аппарат барьцсан. Тэгээ манай аав ингээд бас ингээд ятсан зураг битэр тавтаж нэг авалсан тий. Тэгээд яг тэр нь одоо хэдэн оны үед юм бэ? Айгүй эрт авалсан зураг гэдэг. Тэгээд яг ингээд яг тэр газар яг тийм хувцсыг өмсөө тий. Тэгсэн чинь одоо би ч одоо аавтайгаа адилхан гэж өөрөө болохоо сайн мэдгүй. Чи бүр үүлргүй адилхан харагдаж ирэх шин. Тий. Яг харахгүй л найзлах хэвээр найзууд. Тэгээ найзынхаа явж байгаа энэ сонь сахныг яг энэ цаг мөчөд одоо ингээд сурвалжлаад энэ ингээ ахаал түг болоод үлдэн хэдэн жилийн дараа харах л байлгүй. Баярлж байна. Тэгээд эн чинь одоо манай бас бидэнд оруулж байгаа маш том хувь нэмэр. Энэ хувь нэмэр гэдэг чинь хүмүүс энэ кино урлагт ч гэдэг юм те. Найс нөхдөд оруулж иж байгаа хувь нэмэр гэдэг бол шээрээс эхэлдэг. Тэгээ шээрээс те амжилт хүссэн комментоос бас эхэлдэг. Тэгээд энэ бүр шээр цаашаа юу болчлаа шүү дээ одоо. Гоё одоо манай киноны бас маркетинг болж байна. Тэгээ маркетингийн ажил маань бас маш том тусалж байгаа бас баяртай байна. Тий.
би одоо энэ хүмүүс ингээд нөгөө нэг бас ингээд олон түмэнд хүрээсэй гэж одоо шеэр хийгээсэй гэж зүгээр боддог. Гэхдээ хизээч хүнийг шеэр хий гэж бас тэгдэггүй. Харин зүгээр өөрөөсөө санаагаараа ингээд шеэрлээд түмэнд хүргэж байгаа явдал би доор нь баярлаа. Маш том тус шүү гэдэг баггүй юу тий. Тэгээд дан ганц одоо би ингээ постлоод мэдгүй шүү дээ тийм үстэй. Тэгээд энэ гоё нэвтрүүлэг хийж өгч байгаад баярлалаа. Тэгээд маш том тус тийм. Найз нь энэ цаг мөчид яг чамаг кино нэг үе үзнэнд байгаад баяртай. Тэр болгон тийм нэрээ тий. Байдгүй шүү дээ. Өмнөх ангиуд дээр нь ерөөсөө байгаагүй. Тий. Тэгээд энэ цаг мөчид би бүр дуртай одоо юу вэ түгээрээ гэдэг шүү дээ юм тий. Найзууд би бинд юу вэ түгээрээ л яадаг. Найзын чаддаг зүйл юу вэ? Тэгээ энэ цаг мөчид таарсан. Найз нь өөрөө их баяртай. Тэгээд нэг хүн боцны нэг найздаа нэг тусалчих юмсан гэдэг бодоо. Тэгээд нэг яаж чадахгүй үед бас явж идэг шүү дээ. Тэгээд 2012 онд анхны кино өгч чи тусалсан шүү дээ. Санаж байна уу? Яла. Би бол мартаагүй. Тэгээ би ер нь хүний ер нь тус дэмийг ерөөсөө мартдаг байхгүй юу? Тэгээ мөнгө өгч ирсэн. Тийм. Тэгээ тухайн үед их багхгүй мөнгө өгч ирсэн шүү. Тэгээ тухайн үеийн ханшаар бол одоо тухайн үеийн ханшаар бол одоо ер нь 1 сая төгрөг өгсөн шүү. Тийм. Одоогоор бодоход бол тий. Тэгээ би бол мартахгүй. Тэгээд хүний ер нь нөгөө нэг тус дэм үзүүлж исэн бүх зүйлүүдийг би бол хизээч бас мартахгүй байхыг хичээдэг. За 3 дугаар анги дээр бол яг зүгээр болзошгүй гэдэг нь ер нь бол одоо илүү манай хүүхдүүд чинь томорчлоо штэ. Одоо тэтгэм сургуулийн хүүхд чи одоо сургуулаа төгсчихөр хугацаа боллоо штэ. Тэгээ бүгд төгссөн одоо 3 дугаар анги дээр. Бүгд төгсөөд ажил мэргэжилтэй болцсон нор гарч ирэхийг. Одоо тий. Тэгэхээр одоо тэтгэм сургуулийн хүүхдүүдгээд одоо нөгөө дүрмттэйгээ гарч ирсэн тийм зураг авалт байхгүй гэсэн үг байхгүй тийм. Тэгээд нэг манай YouTube дээр ч юунд ч хэлээ. Одоо энэ хүүхдүүдийг дитмээс нь төгсөгчдөг хүүгөө гэж өгдөө. Тэгээд төгсөгчсөн байж таарсан тий. Төгсөгчсөн бүгд ажил мэргэжилтэй болсон. Тэгээд зэвсэг гэдэг нэртэй өгсөн. Тэгээд кино үзэнгүүд ягаад зэвсэг гэдэг нэрийг өгсөн бол гэдэг нь бас тодорхой болно. Тий. Юуны хувьд болвол жоохон одоо бусад ангиудаас хувьд бол чанарын төвшинг бол ахиусан гэж үзэж байгаа. Улаанбаатар хотоос зураглаач ирж ажилласан. За. Одоо дорндын хүү. Жаргал сайхан гэдэг дүү маань. Одоо ирж ажилласан. Тэгээд тэр би ер нь танд болж ирээгүй гэж байгаа байхгүй юу? За. Энэ кинонд. За. Тэгэхээр одоо нийгмийн хариуцлагын үүднээс гэдэг шиг би нутгийнхаа кино урлагт 2 шат ахиулнаа гэдэг. Тэгээ ирсэн. За. Тэгээ 2 шатаа ахиулчихсан. Тэ би дүүнерээс суралцлаа. Одоо энэ залуучууд айхтар болсон байна. Ер нь бол тэгээд маш сайн зураг авалт хийлээ. Тэгээ өнгө тавилтыг нь Улаанбаатар хотод өнгө шүлтээ хийлээ. Дууга одоо мэрэгжлийн амраага дорндын залуу гэдэг манай найз. Тэр бас дуун дээр нь 5-1 дууралт хийлээ гэж. Одоо бас чанартай нэлээд анхаарсан гэсэн үг байхгүй юу? Тий. Тэгэхээр хондоо нэг 3 дугаар анги маань бол нэлээд бас өөр болох байхаа л гэж бодож штэ тий. Сая амийнхан манаас ярьсан бид нар нөгөө шин юм залуу зураглаачтай ажиллаж үзсэн. Тэгээд яалтчгүй бас бид нарт бол одоо ингээд надад энэ төр бол ингээд гэрэл тавилтын үед хичээл заачиж байгаа байхгүй. Ингэдгийн тэгдгийн чиний тавиад байгаа гэрэл чинь бол одоо 2010-ад онд ингээд хоцорсон гэдэг ч юм. Яг миний үннийг ингээд шууд ингээд хэлээд шууд хэлнэ. Тэнгүү за нэрэл тийм байна да. Тэгэл өөрийнх нь бид нар ч бас уран бүтээл хийж байхдаа давхар суралцж явах хэрэгтэй шүү дээ. Нэг шат дахиад тэгээ уран бүтээл маань нэг шат агсан байхаас гадна бид нар өөрсдөө бас нэг шат агсан байх хэрэгтэй. Тэгэхээр манай кино бол ямар ч гэсэн тэр зорилгот бол хүрч чадсан гэдэгт бол би 100% итгэлтэй байгаа. Тэрийг бол одоо манай үзэгчид бас дүгнэх байх те. Бид нар хэдөө агчуу, хэрэг агчуу гэдэг маань одоо бодохгүй 29-30-нд бол киноны маань нээлтээр харагдах байх. Энд манай шавнар байна. За төлөөллүүд нь байна. Тэ. За энэ танилцуулахад тэр охиныг би одоо голчлон бас хамгийн цаадах. Энэ охин ийм очиртай охин юм байна. Нууц тэр нэг кино гарахад өмнө говьт одоо гэрн байсан. За. Тэгээ өмнө говьд үзээд манай нууц тархийн фэн болсон байсан. За. Тэгээд нууц тарих 2 дугаар анги хийхэд 2 дугаар ангид нь би ардан чамаагүй орой гэд өмнө говьоос зуныхаа амралтаар ирээд ямар 2 дугаар ангид нь орсон хүүхд. За. Энэ хүүхд. Тэгээд сая нууц тарих 3 дээр одоо багш нь 4 өгөөд. За. Тийм үү те киноны арын албанд бас ажиллуулаад. За. Ингээд одоо ингээд хамт олонныхоо нэгэн хэсэг болгоод ингээд орж байгаа байхгүй.
Тэгэхээр хондоо онцлоод хэлэхэд бол сонирн байгаас. Тэгэл өмнө говийн хүүхэд одоо эндээ ирээд ингээ амьдэрч шít одоо. Линий төлөөл тэр өмнө говьоос ирсэн. Тийм ээ энд амьд юм уу? Тийм ээ энд. Аа. Жохомдоо тийшээ өмнө говь руу нүцсэн. Нүцсэн. Тэгээ буцаад ирсэн. Одоо энэ сургуульд орсон уу? Тийм. Тэгээд энд шилжиж ирдэг нь кинонд тоглохын тулд шилжсэн. Тэ энэ дугууланд явах юм. Дугуулангийнхаа төлөөс. Ямар гоё чинсэл юм. Хүсэл мөрөдлийн төлөөл. Ямар гоё. Тэгэхээр хүндлэхгүй байхаа аргагүй. За энэ би бомболоо гэдгийг. Энэ шавьяага. Тэгээд борхон хөрхөн бомболоо гэдэг. Аа за. Тий. Бүтэн нэрийг мартсан баг. Нуус тэр кинонд Нуус тэр нэгдүгээр ангид байж байгаа. Одоо харах юм бол ингэ жоохоо үгэд. За. Тэр араар ингэ явдаг. Аа за. Түр данх тавьж ийсэн. Аа за. Нуус тархитээр ингэ тий. Тэгээд нэр байхгүй шүү дээ. Айгүй олон шавнар байгаа шүү дээ. Тэгээд тэрийг бол харц хөөрхөн бомбоор хөөрхөн охин бахаад. Тэр бомболоо наашир. Тэр бомболоо энд ирээ зогс өдр гээд. Тэр нуус тэрхийн нэгдүгээр ангид дээр гарч идэг байхгүй. Жоохоо үгэд ингэ. Бас л мөнөх одоо нинжа охин гэ кино тоглолоо. Яа нуус тарих 3 кинонд одоо оролцсон тоглолоо, дүр бүтээлээ, арын албанд мөн ажиллалаа тий. Энэ Шавмар Ануужин гэдэг. За. Бас их хичээл зүтгэлтэй. За. Хүүхэд. Тий. Одоо өөрөө ярих баха. За. Зайлшгүй яваад юм. Яг өөрийгөө кинонд тоглоно гэж өстө бодож байгаагүй. За. Тэгээд тоглоом байдгийг багасаа жижигчин болно гэж юу нь бол нэлээд боддог гэсэн баггүй. Тэгээд ээж авдаа нэлээд хэлдэг. Тэгсэн чинь гинт ээж маань харин ийм дугаалan байд юм байна. Тэгээд энэ найз чи явд юм байна. Миний охин бүртгүүлчих гээд. Тэгээд яг иржсэн. Тэгээд орж ирсэн чинь дунд ингээд аах явжсэн баггүй юу? Хэцүү юм шиг. 8 босоо явжсэн. Тэгээд анх зуны амлалтаараа орж ирээд тэгээд айгүй олон хүүхдүүд амар нийтч хүүхдүүдтэй байсан анх орж ирэхэд амар хөөрхөн архи ааштай бүгдээрээ ингээ инээсэн амар хөөрхөн амар нийтч хүүхдүүд. Тэгээд бүгдээ ингээд амар гоё татналаад багшнастайгаа амар гоё яриад тэгээд амар штэ танилцаад амар гоё ер нь амар гоё ингээд хүүхдүүдтэй хүрээлэлтэй байсан. Тэгээ амар гоё бүгд амар гоё хүмүүжлэлтэй бүгд ингээд амар хөөрхөн сэтгэлтэй. Тэгээд өөрийгөө кино тоглоно гэж өстө бодож байгаа. 10 жил бахад ээж нар 8-нд явдагчдаг. Тэгээд заримуд нь мал дээр гараад явдагчдаг. Тэгээд 8 дугаар ингээ хүүхдэд нь 2 дугаар ингээ хүүхдийг үлдээгээд явдагчдаг. Тэгээд биднээсээ хин гэж нэрлэжсэн гэхээр сүүл би мэдэж байхгүй. Нэрцэл бүлийн хүүхдүүд. Яг тэгэхээр бид нар юу ч хийж магадгүй. Хаашаач яаж магадгүй. Энэ хүүхдүүдийг яах вэ гэсэн чинь тухайд нийгмийн ажилтны анх тийм юу үсээд бодлого явсан юм байна. Биднээсээ спортоор, урлагаар зориг тэмүүлэлтэй болгох. Тэгэхгүй бол бид нар ч хамаагүй өөж идэх, тамхи тарай тий 9 жорын нөгөө гэртээ ингээд кино шүү үзэх юм байдлаар орчихсон гэж. Гэтэл одоо энд ингээд хүүхдүүд ирдэг хамтдаа хөгждөг тий тэгээд бас хүсэл тэмүүлэлтэй ингээд энэ чинь ингээд зориг нь харагдчих шүү дээ кинон тоглох тий ирээдүйн харагдаж байна. Энэ замлууд нь явж байна, ингэж явж байна, бэлтгэгдэж байна тий. Тэгээ энэ болоод мэдгүй миний хувьд бол нэг хоёрын хөвшлийн студ энийг дагаад хийж байгаа гэдэг нь боловсролын салбарт оруулж байгаа аюу том өрөндөлөө шиг санагддаг. Тэгээ би энийг бүр боддоор хэрэгжүүлж байгааг хараад энэ олон дүү нар аюу олон жил явцсан те. Ирээд эдгээр аюу дуртай ирдэг, энд нөхөрлөдөг. Тэгээд суралцдаг. Өсөд дэвжиж байгаа. Тэгээд зааж байгаа хүмүүст нь дандаа мэрэгчлээ юм гэсэн. Тэ? Надад аюу гоё санагдчих. Тэгээд энэ ач холбогдлын хувьд бол энэ зүгээр нэг кино хийж байгаа зүйл биш байхгүй. Энэ нийгэмд аюу том нэг игс нь болоод орж байгаа юм шиг санагдчих. Баярлалаа шүү нэ. Яг л одоо бодож ирснийг л хэллээ. Тэ. Яг би бас өмнө ч нэг хэд хэдэн суугуудаас ярьж илээсэн. Тэгээ ерөөсөө ганцхан өөрөө үг үйт юм аа дуулангийн хүүхдүүд гэсэн. Хүүхдүүдтэй загтаг зүйл үү. Хүмүүжлээрээ л ялах. Хөрөнгөөр биш. Тэ? Хөрөнгөөрөө биш хүмүүжлээр ялах яа бустаас. Тэгэхээр хондоо нэг юм үнтэй хувцас, сэлт, үнтэй ориг, пүүз, утас гэдэг тэр зүйл бол зүгээр л хамгийн ялгах гэсэн зүйл биш. Тэр манай дуулангийн хүүхдүүд хүмүүжлэлтэй байх хэрэгтэй шүү л гэж. Одоо үздэг шүү дээ тий. Тэгээ тэр тал дээр л нэлээд анхаарч ажилладаг. Байнгын л одоо хэлдэг шүү дээ. Хүмүүжлэлтэй байх хэрэгтэй хүүхдүүд. Тэгээ хүмүүжлэгдэх чинь одоо хамгийн том хөрөнгө юм шиг. Тий. Тэгээ би эцэгчүүдчээс хэлдэг шүү дээ тий. Үр хүүхдүүдтэй хүмүүжил өвлүүлье гэдэг. Тий. Хөрөнгө бол хүмүүжлэг хүүхдүүд хөрөнгийг бол тэгэл дорн л өрнө шүү дээ. Дорн байхгүй бол. Хүмүүжлэлтэй хүнд хөрөнгө ороод ирнэ.
Хүмүүжлдөө хүн бол цаашаа хүнтэй муудахгүй, сайдахгүй асуудлыг эргээр шийддэг юм болчдаг гэдэг. Тэгээ бас энэ сайхан боборж ирж бодлоо. За киноныхаа цаашдын 29-ний нээлтэнд амжилт хүсье, дүүнэртэй амжилт хүсье, та нартайгаа ярилцах сонир сайхан байлаа. Ер нь янз янзын хүмүүсийн нөгөө ертөнцүүдээр ороод ингээд ярилцаад байгаа. Тэгээ та нар бол яг харахгүй нэг тод өөр ингээд нэг өнгөштэй тий. Тэгээ нэг амьдрал дээр биелэл болгоод явж байгаа та нартай уулзах сайхан байлаа. Цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд төгсгөлийн үг хэлчихье. За. Энэхүү одоо дээр үж яадаг гэсэн чинь энэхүү боломжийг далимдуулаад гэдэг тий. Тэгээд дорончуудын бүтээсэн. За одоо нийт одоо 3 ангид нууц цай киног маань хүрэлцэн иж үзээрэй. Бас урьж байна та бүхнийг. За тэгээд кино үзэхээр мөнх амьдрал бас баян болчих юм уу гэж бодоод тах шиг байна. Тэ? Бас бодож иж магадгүй. Баян болох үү дээ. Үгүй мөнх амьдрал баян болохгүй те. За. Баян болох байсан бол үе баян болсон явж байгаа гэсэн энэ ч одоо 20 жил одоо баг зүтгэлээ шүү дээ тийм. Тэгэхээр дараагийн уран бүтээлээ зогсохгүй гэсэн. Тийм цаашдаа ингээл үргэлжлэл явна. Өнөөдөр бид нар шамдраа дуудаад бас нэг юм дараагийн төслөө ярьжсэн. Нууц тарих 3 дуусна. Мөн үү? Тэгээд төсөл дуусна. Тэгээд шинэ төсөл эхэлнэ. За одоо мэдгүй 3 ангид кино байх юм юу байх юм? Ямарсан шинэ төсөл эхлүүлнэ бүгдээрээ гээд ингээд ярилцаа сууж байгаа байхгүй юу? Тэгээд тусал тэмцсэн бүх хүмүүс бүгдд нь баярлалаа. Кино дэмжлэг гэдэг бол ширээ сэгэлдэг. Кино дэмжлэг гэдэг бол одоо нэг гэртээ зураг авахаас эхэлдэг. Зөндөө олон юмнууд тусууд байдаг. Тэрний хүчинд өнөөдөр бас ингээд хийхгүй бүх зүйлүүдийг мөнгөөр шийдэх юм бол бас кино урлан бүтээлдээс бүтгэд хүндрэлтэй байдаг. Тэгээд тусалж дэмждэг доромчуудаа бүгдд нь баярлалаа. Маш олон хүмүүс ер нь дэмж тусалдаг байхгүй юу? Аюул олон хүмүүс өө тгий оролцоод тэгчи тэнд болох юм уу би тэгвэл ингэж хийдэг чи тэр бүх хүмүүсүүдийн нэрийг дурдах юм бол юуг одоо гэж үгсэн байхгүй аюул олон гэсэн. Тэгээд бүгдд нь нийтэд нь баярлалаа гэж хэлье. Дорндын кино урлаг Монголын кино урлаг одоо болсон гэдгийг бас баттай хэлье. Өмнө дорндын кино урлаг мандтугай гэж хэлдэг байсан бол сүүлийн нээлтэн дээр Монголын кино урлаг мандтугай гэж хэлдэг болсон. Ягаад гэхээр 21 аймгаараа бас үздэг болсон гэдэг тийм учраас Монголын кино урлаг мандтугай за дорончуудтай баярлж явдаг шүү. За та бүхнийг бүгдийг чинь урьж байна.